Та бүхэндээ нүүрний арьсан доор хийгддэг дүүрэгч утасны талаар мэдээлэл хүргэх гэж байна. За манай эмнэлэг дээр дүүрэгч утас нь 3 төрлөөр хийгдэж байгаа. Нэгдүгээрт меш утас буюу одоо торлог бүтэцтэй утас байгаа. Энэ нь арьсан доор ороод задарч өгснөөрөө тухайн хэсгийг дүүргдэг. Энэ завжны унжилт болон гуунд хийгддэг утас байна. За хоёрдугаар төрлийн утас нь бомб утас буюу нэг атгалтаар 10-аас 20 ширхэг утас хийгддгээр онцлог. Энэ нь мөн гуу болон завжны унжилт чихний урд өвчлөнд хийгддэг юм утас байгаа. За 3 дугаар төрлийн утас нь скрүү буюу спираль хэлбэрийн утас байгаа. Энэ утас маань бүх төрлийн хонхорхой хэсэгт дүүргэж өгдөг. За жишээ нь доод зохины хонхорхой, гуунд, мөн завжны унжилт, хацрын хонхор хэсэг, мөн гүн өвчлөнд хийгддгээрээ онцлог. Эдгээр утаснууд нь 1.5-аас 2 жилийн хугацаанд бариад шимэгдэж дуусдаг байгаа. Шимэгдэж дуусгаараа тухайн хэсэг дээрээ тэжээл болон үлддгээрээ онцлог. Та эдгээр утаснуудыг хэлхийг хүсвэл манай Infinite эмнэлгийн салбаруудаар болон доор гарч байгаа утсаар холбогдож мэдээллийг аваарай.